Ховд аймаг нь 1931 онд байгуулагдсан. Алтай нуруу Монгол Алтайн их улсд оршдог. Энд мөнх хайрхан, хөхс эрх, баатар хайрхан, мянган уулзал зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлдэг. Ховд аймгийн нутгаар Ховд гол, Буянт гол, Булган гол, Чон харайх гол, Цэнхэр гол зэрэг том голууд урсах бөгөөд хар ус нуур, хар нуур, дөргөн нуур, цэцэг нуур зэрэг том жижиг нуурууд оршдог. Нэвтийн аршаан, Булганы аршаан, Эндэртийн аршаан зэрэг аршаан ус олон бий. Аймгийн төв нь Ховд хот. Ховд хот нь Улаанбаатараас 1580 км-ийн зайд оршдог. Ховд аймгийн хүн ам 2021 оны байдлаар 90,533 болж сүүлийн 10 жилд 13,510 мянган хүнээр буюу жилд дунджаар 1.2% өссөн үзүүлэлттэй байна. Ховд аймаг нь олон үндэстэн ясны үлгийн нутаг бөгөөд халах сагчин казак торгууд урайхаа уйлд 4,000 зэрэг ястан үндэстнүүд нь бүгд өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэм маяг, уламжлалт хувцас зэрэг соёлын ялгаанууд, мөн уран зохиолын урлагийн дуу хөгжмийн уламжлалуудтай юм аа. Эдгээр олон ястан иргэд өөрийн онцлог аман аялга бүхий монгол хэлээр харилцах ба жаргалан сум, ховд сум, буянт сум, булган сум зэрэг олон сумдад олноор суурьсан казакууд монгол хэл ба казак хэлээр харилцдаг. Ховд аймгийн 17 сумын 91 багт 90,000 гаруй олон ястан түмэн аж төрж байгаагаас 44,000 гаруй нь эрэгтэй, 45,000 гаруй нь эмэгтэй байна. Нийт хүн амын 35%-ийг 0-аас 15 насны хүүхэд, 60.8%-ийг 16-аас 59 насны хүн ам буюу хөдөлмөрийн насны хүн ам, 5.2%-ийг 60 ба түүнээс дээш насны өндөр настан эзэлж байна. Ховд аймагт загчин 6 сум, халах 2 сум, өөлд 1 сум, торгууд 1 сум бий. Аймгийн төвдөө 10 гаруй сүм чуулгантай Авралын зам, Баярын мэдээ, Куаништи хабар, Мөнхийн дуудлага, Өгөөмөр хайр, Шин амийн гол, Шин амьдрал, UPF, Every Nation зэрэг чуулганууд байдаг бол Зэрэг, Мянгат, Мөнх хайрхан, Буянт манхан, Алтай уянж болгон, Эрдэнэ бүрэн, Чандман, Дөргөн, Цэцэг зэрэг сумдад мөн чуулган байдаг. Дээрх чуулган бүр хүүхдийн үйлчлэг хийдэг. Жаргалан сумын итгэгч хүүхдийн тоо ойролцоогоор 200 гаруй бол сумдын итгэгч хүүхдийн тоо 100 гаруй байна. Ховд аймгийн хамтын ажиллагааны багийн дэргэдэх хүүхдийн үйлчлэлийн албанаас хийдэг зарим үйлчлэгийг дурдвал хүүхдийн багш нарын уулзалтыг сар бүр хийдэг. Хүүхдийн болон өсвөрийн цуглаанаа 7 хоног бүр хийдэг. Хүүхдийн нэгдсэн магтаалыг сар бүр хийдэг. Хөгжмийн сургалтыг 7 хоног бүр хийдэг. Хүүхдийн багш нарыг чадварчуулах сургалтыг удирал бүр хийдэг. Жид бүрийн 6 дугаар сард дэлхийн хүүхдийн залбирлын өдрийг нэгдсэн байдлаар хийдэг. 7 дугаар сард Оросын холбооны улсын хүүхдийн үйлчлэлийн багтаа хамтран зуны цуслан хийдэг. Сумдад зуны цуслан өдөр өнжүүлэх хэлбэрээр хийдэг. Аваана хөтөлбөрийг цуглаан бүр хэрэгжүүлдэг. Самарын бэлэг тараалтыг жил бүр хийсээр ирлээ. Марк 10:13 дээр хэлсэнчлэн хүүхдэдэд над руу ирэхийг нь зөвшөөр. Бүх хоригл учир нь Бурхны хаанчлал эдний адил хүмүүсийн хэм. Үннээр би та нарт хэлье. Бурхны хаанчлалыг хүүхэд адил хүлээн аваагүй хүн тийшүр орохгүй гэжээ. Есүс хүүхдүүдийг тэгэрч тэдэн дээр гараа тавиад ирв. Hari